Тэгэхээр энэ удаа тооллого 6-аас уншиж гэж бодсон юм. Тахилчин ирүүлийн тухай тооллого 6-гийн 22. Мосед эзэн айлдан Аарон болон түүний хүүгүүдэд Израилийн хүүгүүдийг та нар ингэж өрөөхтүн та нарт хийдэн гэд. Тэгсэндээ яаж тахилч нарт Израилийн хүүгүүдийг яаж өрөөх талаар заасан байна. Тэгээд Мосегоор дамжуулаад Ааронд хэлүүлсэн байна л та. Тэр чамааг эзэн өрөөж сахин хамгаалах болтугай. Тэр энэ өрөөлийг жирийн хүмүүст Аарон өрөөнө гэсэн үг. Чамааг эзэн өрөөж сахин хамгаалах болтугай. Чиний дээр эзэн царайгаа гэрэлтүүлж чамааг өршөөх болтугай. Эзэн чам руу нүрээ харуулж чамд амар тайвныг өгөх болтугай гэж хэлэх юм. Үнээр тэгж өрөөх үед тэд Израилийн хүүхдэн дээр миний нэрийг дуудах бөгөөд би тэднийг өрөөх болно гэв. Тэр ингэж өрөөлийг хэлэх үед эзэн тэдгэр хүмүүсийг өрөөдөг байх нь. Тэгтээ тахилч хүний хувьд Аарон ингэж өрөөх эрх мэдэл нь өгцөн гэсэн үг. Тэгэхээр дахиад сонсъё. Чамааг эзэн өрөөж байна. Сахин хамгаалах болтугай. Чиний дээр эзэн царайгаа гэрэлтүүлж чамааг хөршөөх болтугай. Эзэн чам руу нүрээ харуулж чамд амар тайвныг өгөх болтугай. Назарын Есүс Христосийн нэрээр.